бүх эрч хүчээ бусдад өгөхөө болоод эцэст нь анхаарлаа өөртөө буцаан авчрах үедээ нэгэн гайхалтай зүйлийг олж мэднэ. Та үргэлж хангалттай байсаар ирсэн гэдгээ. Бүрэн бүтэн байхын тулд тэдний зөвшөөрөл, сайшаал, эсвэл ойлголт танд хэрэггүй байсныг. Тэрхүү бүрэн бүтэн байдал үргэлж энд байсныг. Зөвхөн таны анхаарлыг л хүлээж байсныг олж мэднэ. Карл Юнг өөрийн бие буюу self гэж ярихдаа үүнийг л хэлсэн юм. Энэ бол эгогийн бие биш юм аа. Энэ бол эго огтхонч биш. Бусдын үзэл бодол болон өөрийн тань зохицлоос бүтсэн тэр бие биш. Харин томоор бичигдэх бие, гүн гүнзгий бие. Таны төрхөөс эхлээд өөхөх хүртэл чинь хамт байх тэрхүү жинхэнэ мөн чанар юм. Тэрхүү бие нь өөрийгөө гүйцээхийн тулд өөр хэн нэгнийг шаарддаггүй. Энэ нь бусдтай холбоотой гэдгийг мэдрэхийн тулд бусдын тухай байнга бодох шаардлагатай. Аюулгүй байдлыг мэдрэхийн тулд хүн бүрийн учрыг олох албагүй. Энэ нь аль хэдийн бүрэн бүтэн байжээ. Энэ үргэлж бүрэн бүтэн байсаар ирсэн. Та эцэст нь бусдын тухай тэрхүү тасралтгүй. Оюун бодлын шуугааныг зогсоох үед, дотооддоо хангалттай намгүн байдлыг бий болгох үедээ тэрхүү бүрэн бүтэн байдлыг мэдэрч эхэлнэ. Та үнийг зөвхөн санаа, ойлголт төдий биш. Харин амьд бодит байдал, үнэн бөгөөд бат бөх зүйл гэж мэдэрч эхэлнэ. Тэрхүү анзаарах, чиглүүлэх, дахин өөрийгөө сонгох бүх үйл явц. Энэ нь таныг гэрлүүчин, өөрлөөчин, бүрэн бүтэн байхын тулд өөр хэн нэгнээс юу ч шаарддаггүй. Тэрхүү бие рүү чинь хөтөлж байсан юм. Тэрхүү цэгээс бүрэн бүтэн байдлын тэрхүү бат суурьтай мэдрэмжээс таны харилцаанууд өөрчлөгддөг. Учир нь та дахин хэрэгцээ шаардлага дээр үндэслэн харилцаа болно. Та бусдыг өөрийгөө гүйцээхийг шаардхаа болдог. Та зөвхөрсөн зуралтаас биш, харин дүүрэн байдал, сонголт, жинхэнэ халамж дээр үндэслэн харилцдаг. Хүмүүс энэ ялгааг мэдэрдэг. Таны хэрэгцээ шаардлагаас биш, бүрэн бүтэн байдлаас тэдэнтэй хамт байгааг тэд мэдэрнэ. Тэдний тухай оюун батал дотроо бодож суухын оронд яг одоо хамт байгааг чинь тэд мэдэрнэ. Тэднийг төсөөлөн харахын оронд байгаагаар нь тодорхой харж байгаа гэдгийг чинь тэд мэдэрнэ. Ихэнхдээ парадокс буюу эсрэг тесрэг байдлаар та тэднээс ийм их хамааралтай байхаа болох үед, тэдний тухай байнга бодгоо болох үед тэд таныг илүү сонирхож, илүү нээлттэй, илүү чин сэтгэлээсээ ханддаг. Учир нь тэд дахин таны төсөөлөл хэрэгцээ, оюун санааны байнгын анхааралтай нүүр тулхаа болсон байдаг юм. Тэд яг одоо байгаа жинхэнэ тантай тухайн мөчтэй байж чадахуйц бүрэн бүтэн хүнтэй нүүр тулж байгаа хэрэг. Хэрвээ тийм зүйл тохиолдохгүй байсан ч таныг байнга бодгоо болох үед зарим хүмүүс холдон одсон ч та зүгээр байх болно. Учир нь танд та өөрөө байгаа шүү дээ. Учир нь та тэднээс хайж байсан тэрхүү бүрэн бүтэн байдал үргэлж таны дотор байсныг олж мэдсэн. Карл Юнгийн таныг олж мэдээсэй гэж хүссэн тэрхүү бэлэг бол энэ юм аа. Та хангалттай гэдгийг, үргэлж хангалттай байсаар ирснийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Бусдын тухай тэр бүх бодлууд зүгээр л нэг тойруу зам, сатаарал. Та аль хэдийн бүрэн бүтэн гэдгээ тэрхүү энгийн үннээс зайлсхийх арга байсан юм. Өнөөдрөөс эхэллэн та тэрхүү үннийг өөртөө суулгаасай гэж хүсэж байна. Таныг байгаагаараа л хангалттай байж магадгүй гэдгийг баг зэрэгч болон мэдрэхийг өөртөө зөвшөөр. Зүгээр байхын тулд хэн нэгний учрыг олох албагүй гэдгийг, үн цэнтэй байхын тулд өөр хэн нэгний зөвшөөрөл хэрэггүй гэдгийг, та зүгээр л энд өөрийнхөө байж болох бөгөөд энэ нь хангалттай гэдгийг. Энэ нь ихэнхдээ хачирхалтай санагдаж магадгүй. Та үүнд хараахан итгэхгүй байж магадгүй. Зүгээр дээ. Та заавал бүрэн дүрэн итгэх албагүй. Та зүгээр л үүнийг бодож үзхийг, туршиж үзхийг, та аль хэдийн бүрэн бүтэн байх боломжтой, өөрийн дотор амар амгалан байх, ямар мэдрэмж төрүүлэхийг харахыг л хүсгэд хангалттай. Тэрхүү амар амгалан зүйлийн дотор амарч байхдаа хэн нэгний учрыг олох гэж эсвэл бусдын таныг харах үзэл бодлыг зохицуулах гэж хичээхгүйгээр энд байхдаа ямар нэгэн зүйл зөөлрч эхэлдэг. Түгшүүр багасна. Оюун санааны төөрөгдөл намжина. Бусдын тухай бодох тэрхүү зөвхөрсөн байдал чинь суларч эхэлдэг. Учир нь та дахин зөвхөрөөгүй байна. Та дутуу биш. Та дутууд улмиг биш. Та яг одоо энд байна. Та бүрэн бүтэн байна. Та байгаагаараа л хангалттай. Карл Юнг амьдралынхаа туршид хүмүүст үүнийг л ойлгуулах гэж хичээсээр ирсэн. Тэдний харилцаанаас, бусдын сайшаалаас, бусад хүмүүсийн тухай тасралтгүй бодох бодлоосоо
гаднаас хааж байсан тэрхүү эрдэнэс үнэндээ дотор нь байгааг. Энэ нь үргэлж таны дотор байсаар иржээ. Тэд үүнийг анзаарахын тулд гаднаас хаахаал зогсоох хэрэгтэй байсан юм. Одоо та үүнийг анзаарч байна. Та үүнийг мэдэрч байна. Та магадгүй өмнө нь хизээж байгаагүйгээрээ өөртөө эргэж ирж байна. Энэ бүхэн бүх зүйлийг өөрчилж чаднаа. Таны харилцааны талаарх бодол чинь өөрчлөгдөж байна. Өөрийнхөө тухай бодох бодол чинь өөрчлөгдөж байна. Таны ертөнцөөр алхах хэм маяг чинь өөрчлөгдөж байна. Учир нь та дахин эрх мэдлээ бусдад өгөхөө болжээ. Та бусад хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа бол гэж оюун бодол дотроо байнга бодож амьдрахаа болсон. Та яг одоо энд байна. Одоо цагтаа буур суртай бүрэн бүтэн байна. Тэгээд энэ цэгээс та хүмүүсийг тэдэнд шаардлагагүйгээр хайрлаж чадна. Тэдэнд хит автахгүйгээр санаа тавьж чадна. Өөрийгөө алдахгүйгээр харилцаанд оршин байж чадна. Хоорондын харилцааныхаа төлөө байгалийн чамаар бодогдох үед л тэдний тухай хаяа бодож болно. Харин байнга биш. Зөвхрөнгөө барж биш. Өөртөөгөө уулзахаас зайлсхийх арга болгож биш юм аа. Энэ бол төлөвчсөн хайр. Энэ бол бие даасан харилцаа юм. Карл Юнг танаас өсөж буй тэр ажлыг хийх үед энэ нь боломжтой болно. Хэн нэгний тухай хитэх бодохгүй байх ажил. Анхаарлаа өөртөө буцаан авчрах тэрхүү ажил. Одоо би нэг зүйлийг хүлээн зөвшөөрмөр байна. Энэ ажил дуусах болоогүй. Та маргааш сэрээд хизээч хэнийч тухай хит автаж бодохгүй байна гэж байхгүй. Энэ хэв маяг ааш урт удаан хугацаанд гүн гүнзгий суусан байдаг. Энэ нь тантай маш олон жил магадгүй бүх амьдралын чинь турш хамт байсан. Үүнийг өөрчлөхөд цаг хугацаа их шаарднаа. Та нэг өдөр босоод мартаж болно. Та хэн нэгний тухай оюун санааны төөрөгдөлдөө эргэн орж хуучин хэм маягтаа эргэлдэж байгаагаа олж мэднэ. Тэгсэн ч зүгээрээ. Энэ бол үйл явцын нэг хэсэг. Энэ ажлын зорилго нь төгс байхдаа биш юм. Харин төвчээртэйгэр, инэрэнгүйгээр дахин анзаарах болон чиглүүлэх явдал юм. Та анзаарах бүрдээ, чиглүүлэх бүрдээ шин замыг бэхжүүлж байдаг. Та өөрийн оюун ухаанд өөр нэг сонголт байгааг зааж байна. Та бусдын тухай бодолд төөрхийн оронд өөртөөгөө хамт байх чадварыг бүтээж байна. Тэгээд аажмаар цаг хугацааны ирэхээр шинэ хэв маяг чинь хуучнаасаа илүү хүчтэй болно. Анхаарлаа чиглүүлэх нь автомат үйлдэл биш болно. Өөртөөгөө хамт байх нь байгалийн зам ёсны зүйл болно. Тэгээд та хэн нэгний тухай хит автаж бодохгүйгээр зүгээр л амьдралаараа амьдарч одоо цагтаа байгаа өдрүүд өнгөрөхийг олж мэднэ. Энэ бол зориг, төгс байх биш. Хизээж бусдын тухай бодохгүй байх биш. Харин тэрхүү албадлагт чанараа сангижрах, цөхрлөө сангижрах, зүгээр байхын тулд хүн бүрийн учрыг олох гэсэн хэрэгцээнээс ангижрах явдал юм. Карл Юнг таныг энэ үйл явцад төвчээртэй байхыг, хуучин хэм маягтаа эргэж орох үедээ өөрийгөө өрөвдөн хайрлаж, гүн гүнзгий сэтгэл зүйн хэм маягийг өөрчлөхөд цаг хугацаа болон давтагдсан хүчин чармаал шаардлагатай хүлээн зөвшөөрөхийг хэлэх байсан. Ухралт дээр анхаарлаа хандруулахын оронд жижиг ялалтуудаа тэмдэглэл. Анхаарлаа өөр хэн нэгнээс өөрлөгөө чиглүүлэхээр сонгох мөч бүр ялалт байх болно. Та хий хоосон бодолд автаж байгаагаа анзаараад оронд нь одоо цагтаа байхыг сонгох бүрдээ өсөж байна. Бусдын тухай бодлоор зайлсхийхийн оронд өөрийнхөө мэдрэмжтэй хамт суух бүр чинь эдгэрэл ирдэг юм. Эдгээр мөчүүд хоримтлагдана. Эдгээр сонголтууд нэмэгдсээр цаг хугацааны ирэхээр жинхэнэ өөрчлөлтөнд хүргэнэ. ертөнцид орших өөр арга замд өөртөөгөө болон бусдтай харилцах өөр төрлийн харилцаанд хүргэдэг. Тэрхүү өөрчлөлт нь энэ ажлыг хийх үн цэнтэй болгоно. Энэ нь зөвхөн таны харилцааг сайжруулах учраас биш. Хэдийгээр тийм байх боловч энэ нь зөвхөн таны түгшүүрийг багасгах учраас биш. Хэдийгээр тийм байх боловч харин энэ нь танд өөрийнхөө амьдралаар амьдрах боломжийг олгох учраас тэр юм аа. Өөрийнхөө туршлагад байх, өөрийгөө таних, бусад юу гэж бодохоос хамааралгүйгээр өөрийн гэсэн утга учир зорилгыг хөгжүүлэх, бусдын зөвшөөрлийг авах гэж хичээж ирсэн тэр хүн биш. Харин яг байгаа тэр жинхэнэ хүн чинь болох явдал юм аа. Энэ бол хувь хүн болох individuation үйл явц. Энэ бол өөрийгөө бүтээх явдал. Энэ нь таны бусдын тухай тэгж их бодгоо болохыг шаарднаа. Анхаарлаа гэртээ авчрахыг, өөрийгөө сонгох нь байгалийн зам асны болтол дахин өөрийгөө сонгохыг шаардна.
Өнөөдрөөс эхлэн тэр үйл явцын нэг хэсэг эхэлж байна. Өөртөөгөө хамт амрах, бусдын тухай бодлыг гарч ирэхэд нь тавьж явуулах. Анхаарлаа өөрийн амьсгал, бие махбод, өөрийн оршихуйд чиглүүлэх энэхүү дадлага эхэлж байна. Та үүнийг хийж байна. Та өөрийгөө сонгож байна. Таныг өөрийгөө сонгох бүрд юунгийн танд боломжтой гэж итгэдэг байсан тэрхүү амьдралыг та бүтээж байна. Дотоодоосоо гадагш чиглэсэн амьдрал, өөрийн бүрэн бүтэн байдалд суурилсан амьдрал, бусдад чиглэсэн байнгын оюун санааны анхаарлын ядаргаатай хэм маягаас ангид амьдрал. Өнөөдрөөс эхлэн бид унтахдаа өөрсдийнхөө гүн нойрлуу шилжих үедээ таныг ухамсаргүй байсан ч энэ ажил үргэлжилсээр байгааг мэдээсэй гэж хүсэж байна. Таны сэтгэл зүй буюу psyche сурсан зүйлээ нэгтгэж байдаг. Энэ шинэ хэм маягийг бүтээж байна. Таныг харж эсвэл хянаж чадахгүй арга замаар бүрэн бүтэн байдал руу тэмүүлж байна. Карл Юнг далд ухамсарыг ухаалаг бөгөөд танд юу хэрэгтэйг мэддэг. Таныг унтаж байхад ч эдгэрэл болон өсөлт хөгжилтийн чин төлөө үргэлж ажиллаж байдаг гэж итгэдэг байсан. Тиймээс үйл явцад итэг. Таны хийж буй энэ ажил үндэслэж байгаа гэдэгт итэг. Таны өөрчлөлт цаг хугацааны явцад тодорхой болно гэдэгт итэг. Маргааш сэрэхдээ та ямар нэгэн өөр зүйлийг анзаарч магадгүй. Магадгүй та сэрээд шууд хэн нэгний тухай биш, харин өөрийнхөө тухай бодож сэрэх байх. Магадгүй та арай илүү бат суйртай, арай илүү одоо цагтаа байгаагаа мэдрэх байх. Магадгүй бусдын тухай хит авцсан бодол чинь арай бага зэрэг суларсан байх. Эсвэл энэ бүх зүйл хуучин хിവэрээ санагдаж энэ бүхэн үр дүнтэй байгаа болов уу гэж гайхаж магадгүй юм. Хэрвээ тэгж байвал зүгээрээ өөрчлөлт үргэлж өөрийгөө тунхаглаж ирдэггүй. Заримдаа энэ нь гадаргын дор, чимээг өхөн, доктор тоогоор явагдаж байдаг бөгөөд та хэдэн 7 хоног эсвэл сарын дараа эргээд харахтаа л өмнөхөөсөө өөр болсноо анзаардаг. Тиймээс төвчээртэй байгаарай. Үргэлжлүүлэн дадлага хий. Үргэлжлүүлэн анзаарч чиглүүл. Үргэлжлүүлэн өөрийгөө сонго. Та ахиц дэвшлийг харахгүй байсан ч зөв чиглэлд явж байгаадаа итэг. Юнгийн ойлгож байсан зүйлийг санаарай. Та өөр хэн нэгэн болох гэж хичээгээгүй. Та байхгүй газраа бүрэн бүтэн байдлыг бүтээх гэж оролдоогүй. Та зүгээр үргэлж үнэн байсаар ирсэн зүйлийг эргэн санаж байгаа л төдий. Та аль хэдийн бүрэн бүтэн гэдгээ. Та аль хэдийн хангалттай гэдгээ. Бүрэн бүтэн байхын тулд хэн нэгний тухай байнга бодох шаардлагагүй гэдгээ. Энэ ажил бол зүгээр л тэрхүү үннийг харахад цаад болж буй зүйлсийг зайлуулах явдал юм. Дасан зохицол, зуршил болон бүрэн бүтэн байдал өөрийн чин гаднаас ирдэг гэсэн итгэл үнэмшлийн тэрхүү саад дотгорууд. Та тэрхүү саад дотгорыг зайлуулж оюун санааны бүх эрч хүчийг бусдад өгөхөө болох үед таны бүрэн бүтэн байдлын үнэн жан ёсороо гарч ирдэг. Энд үргэлж байсаар ирсэн. Та зүгээр л бусд хүн бүрийн тухай бодлоод завгүй байсан болохоор түүнийгээ анзаараагүй юм. Гэхдээ одоо та анзаарч байна. Та өөртөө эргэж ирж байна. Энэ бол бүх зүйл. Тиймээс өнөөдрөөс эхлэн, өнөө оройноос эхлэн гүн гүнзгий амар. Хин нэгний учрыг олох гэсэн хэрэгцээгээ тавьж явуул. Бусад хүмүүс юу гэж бодож байгааг хянах гэж хичээхээ зогсоо. Зүгээр л энд байгаагаараа бүрэн бүтэн, дүүрэн бай. Зүгээр байхын тулд танд өөр хэн нэгнээс юу ч хэрэггүй. Та яг одоо энэ мөчөд байгаагаараа зүгээр л байна. Маргааш сэрэхэд чинь ч гэсэн та зүгээр л байх болно. Түүний дараагийн өдөрч бас. Учир нь таны зүгээр байх хэсэг нь тэднээс хамаарахгүй. Энэ нь танаас өөртөөгөө хамт байх, өөрийгөө таних, өөрийгөө сонгох хүсэл эрмэлзлээс чинь л хамаарна. Та үүнийг хийж байна. Та яг одоо үүнийг хийж байна. Энэ нь бүх зүйлийг өөрчилж байгаа. Карл Юнг таны юу хийж байгааг харах л байсан. Бусдын тухай бодох танил хэм маягаасаа эргэж өөртөө анхаарал хандуулахад хичнээн их зориг шаарддгийг тэр хүлээн зөвшөөрөх байсан. Тэрээр энэхүү ажлын хүндрэл бөгөөд ач холбогдлыг хүндэтгэх байсан. Тэр миний одоо танд хэлж байгаа зүйлийг хэлэх байсан. Та зүгээр байх болноо. Зүгээр байхаас ч илүү байх болно. Та хэн нэгний тухай тэгж их бодгоо болоод эцэст нь анхаарлаа өөртөө хандуулах үедээ үргэлж хааж байсан зүйлээ олж авдгийг олж мэднэ. Тэр хүмүүсээс биш, тэднээс биш, харин өөрөөсөө. Үргэлж бүрэн бүтэн байсан. Үргэлж энд байсан, үргэлж хангалттай байсан тэрхүү биегээсээ олж авна. Өнөө орой тэрхүү үнний дотор амьдр. Зүүд нойрны ертөнц рүү орохдоо үнийг мэдэр.
Та хангалттай гэдгээ мэддэг. Та үргэлж хангалттай байсаар ирсэн. Үүнийг батлах, эсвэл хадгалах, эсвэл хүртэхийн тулд хэн нэгний тухай байнга бодох шаардлагагүй. Та яг одоо байгаагаараа л хангалттай. Зүгээр л энд байх, зүгээр л амьсгалах, зүгээр л оршин байх. Энэ бол Карл Юнгийн амьдралынхаа туршид хүмүүст ойлгуулахыг хичээсэн үнэн бөгөөд одоо тааж бас үүнийг ойлгож авлаа. Одоо зүгээр л амрыг, зүгээр л тавьж явуул, зүгээр л оршин бай. Бусад бүх зүйл өөрөө зохицуулагдах болно. Та өнөө орой хэний ч тухай бодох албагүй. Та зүгээр л өөртөөгөө хамт энд байж болно. Энэ бол ганцаардл биш шүү. Энэ бол хоосон чанар. Энэ бол гэртээ ирж буй хэрэг. Та яг одоо байх ёстой газраа байна. Та хангалттай. Та үргэлж хангалттай байсаар ирсэн. Карл Юнгийн тухай сонирхолтой 5 баримтаас эцэст нь та бүгдэд дурдан хэлье. Интроверт ба экстраверт. Өнөөдөр бидний өдөр тутамдаа ашигладаг интроверт буюу татгшаа, экстраверт буюу гадагшаа гэх нэр томьёог Карл Юнг анх шинжлэх ухаан нэвтрүүлж хүний зан төлөвийн хэв шинжийг тодорхойлсон гэдэг. Хоёрдугаард хувь тавилан ба ухамсаргүй байдал. Тэрээр та ухамсаргүй байгаа зүйлээ ухамсарлаж сурах хүртэл тэр зүйл таны амьдралыг чиглүүлж та түүнийг хувь тавилан хэмээн хэлэх болно гэж хэлсэн байдаг. Гуравдугаард зүүдний тайлал. Юнг зүүдийг зүгээр нэг замбраагүй дүрслэл биш. Харин бидний даалд ухамсараас илгээж буй чухал зурвас, сэтгэл зүйн тэнцвэрийг хадгалах арга зам гэж үздэг байжээ. Дөрөвдүгээрт улаан ном. Юнг амьдралынхаа туршид өөрийн үзэгдэл, дотоод ертөнцийн туршилтуудаа гараар бичиж, зургаар чимгэлсэн улаан ном хэмээх бүтээл тойрвсан. Энэ ном нь түүнийг нас барснаас хойш бараг 50 жилийн дараа буюу 2009 онд л олон нийтэд нээлттэй болсон юм. Энэ хүртэл сонссон та бүгдэд маш их баярлалаа.